Pro Production-ы бүтээл. Нэг үйлчлүүлэгч тэгжээсээ танах ингээд нөгөө толгойг бөөрөнхий тэгээд хідэн тийш нь харуулж байгаад булан тохоогүй ингээд цэвэрлж байгаа юм шиг ухаадаг. Тэгээ хааж юусоо тэгдэггүй би бүр тэгээчгээ гуйсан ч тэгдэггүй. Тэгэхээр тэрийг одоо бүр хаанаас та сурсан гэдэг бүр асууж ирсэн. Тэгээ хаанаас сурах нь ч байх вэ? Ер нь л тэгэл чи сэтгэлээсээ л хүний толгойг сайн угаа. Энийг л тэрийн долгоё гэж ингэж бодож угаасан. Нааг сайн бэлгийн төвшин жаргал гэдэг. Өсчин мэрэгчлээ 19 настай байхдаа эзэмшээд за тэгээд явж за ерөөсөл үсээл засыг өсчин юм байна гэдээ одоо 33 таад эхэлсэн байд юм бэлээ өсчингээ. Тийм тэгээд одоо манайх 7 салбартай үйл ажиллагаагаа явуулж байна. Эхлээд сургуульд сурах уу эсвэл дүүнэртэйгээ хотод орж ирээд дүүнрээ сурах уу гэдэг ийм алхам дээр 19 настайдаа айгүй том шийдвэр гаргаж исэн байлээ. Одоо би өөрөө 19 насыг бодохоор аав эзгүй ээж маань нөгөө олон жоох хүүхэдтэй нэгдлийн олон хонтой болохоор айл гэж байдгүй байхгүй. Тэгэл манай ээж сандраал за одоо яана дагж явах хүн байхгүй, очих айл байхгүй. За хүн захаа явуулаа гэхэд ядаж нэг хонь хийчмээр байдаг, аав ч байхгүй, уул найлын том чи сурчмаар гэл те. Тэгэл би за ээж юусоо л яа. Би өөрөө хот руу ороод өөрөө төлбөрөө олоод өөрөө ахаалах конкурс хойт өгчийё. Өөрөө сурыг гэдэг бодлоор ингээд тэр жил үнжсэн. Тэгээ хот руу орж ирсэн. Хот руу орж ирсэн чинь нөгөө миний бодож байгаа хот нөгөө аюу ажил хийгээл мөнгө болоо сурчих гээд шүү дээ. Гэтэл нөөг байгаа байхгүй. Одоо нөгөө шаал өөр ертөнц хүлээж авч байгаа. Нэг машинд гэрээ ачсан. Тэгэл ээжтэйгээ тэгэхэд манай талигач өвөө амьд байсан. Тэгэл аюу олон аргал одоо юу руу ороод өвлөө ороод тэгэл өвөө маань та хэд хот руу ороод их сайн байх нэ. Одоо нөөд сууж авч байхад ийм сайхан амт ингээд орж ийн гэл анчин ч хүн байсан их бэлэгшээж ингээд хэлжсэн одоогоор бас бодогдоод байдэ. Тэгээ манай нэг хамт нэгч тэгжээсээ яарамгийн жижигүүд гэ тэгдэг байсан чи одоо та хэд манаас үнэхээр юу болжээ гэл нөгөө тухайн үеийн нөгөө жижигхээ хүүхдүүд ингээд жижиг гэрт ингээд амьдэрдэг. Одоо манай охин чи 19 настай шүү дээ. Тэгээд тухайн үеийнхэн би 19 настай хоёрыг ингээд харьцуулахаар ерөнхий өсвөр нас мас хаач явсан бүүмэд ерөөсөө л нэг ингээл нэг ихч хүн том хүн гэж явсаар байгаа л тэгэл ерөөсөө өдөө болцсон юм шиг ингээд нэг айгуу тийм хайр дүүрэн мөртлөө ад жаргалтай маш их нухчааг тэнд нөгөө нэг гэгээлгээр мөртлөө хэцүүгээ айгуу гоё хялбархан мэдрэмжгүй давсан юм шиг лээ. Одоо ботхоор жоохон хоолой молоо зангих гатж яд юм уу. Тухайд одоогоо баралж би бодохоор жоохон өрөвдөх гээд. Тухайд ерөөсөө тийм мэдрэмж авч байгаагүй ш. Тэгэхээр ер нь сургууль соёлд нэг сураагүй тэгдэг бэж, ингэдэг бэж гэдэг бодол ерөөсөө төрж байгааг юм билэ. Одоогороо ч төрөг л байгаа. Тэгээд 19 насны тэр шийдвэр бол асар айгу зүв байсаа л гэж бодоод байдаг. Ээж аав маань ч гэсэн одоо амьд сэрүүн тэгэл яг тэр шийдвэрт одоогороо бүгд талархдаг. Ээж аавч, дүүнерч, би ч гэсэн маш том алхам байсан. Зах зээлийн хүнд үед дээд сургууль төгсөөгүй өлегтэй ажилд орж чадахгүй. Ямар нэгэн худалдагч одоо юмыг хийвэл бас өөртөө одоо ирээдүй юу илээ би одоо юу чадах нь гэдэг дээр одоо 30 гаруй настай хүн ч бодож штэ. Одоо өсчин мэрэгчлийг үнэхээр яг нэг өөртөө шингээгээд дурлаад сонирхоод өөрөө хөгжөөд тэгээд баг бүрдүүлээл гэл ингээл анханасаа л нэг мөрөөдөл байжсэн л да. Тэгэл яг өөрийнхөө багш дээр очиод нэлээх сайхан мотивац аваад ер нь бол өсчин мэрэгжил маш гоё мэрэгжил. Тэгээд тэрийг маш өндөрт үнэлээд давхар энэ ажлыг өөрийнхөө одоо бүр өнцгөөс маш юм гоё хөгжүүлэх юм бол илүү их одоо ирээдүгөө бүтээж болох юм байна л гэж олж харсан. Багш маань тэг цайхан ойлгуулж өгсөн. Тэгээд одоо өөртөө би ярилцсан л да. За төвшин одоо чи яг өсчингэл хийх юм байна. Гэтэ хийхдээ маш сайн сурыг. Маш сайн хичээ. Тэгээ илүү хүнээ бодож хий. За бусад өсчтээс одоо илүү ялгархч гэдэг юм уу? За манай салонд орж ирээд хүмүүс ямар одоо мэдрэмжтэй гарах уу гэдэг ч юм уу. Ингээд илүү хичээж бүр илүү сайн ажиллах юм дээр өөрийгөө ингэж сумлж ажиллаж эхэлж ирсэн юм шиг байлээ. Одоо бодохоор би хүнээс 500 сая төгрөг зээлээд яг энэ өсчнийхаа бүтээгдэхүүнийг аваад тэгээ нэг юм шилэн хорог хийж гад юугаа ажиллаа эхэлж исэн. Тэгээ нөгөө төлөлт маань магадгүй 5 сая болоод тэгжээс нь 10 сая болоод ягаад тэгэхээр нөгөө бараа эргэлт нь сайн аваад тийшээ одоо ингээл төлбөр галбар өгцсмал бидний ажил нөгөө сайжирч гэсэн үг. Тэгээд бид нар ярьж байсан 500-аас л эхэлж ийсэн одоо хэд вэ гэл ингээл нөгөө тэр хэмжээгээр нэг жижигээр мэрэн мэрсээр агаал
14 жилийн түүх bay шүү. Нөгөө заримдаа нэг фокус тоглодог шүү дээ. Нөгөө хаан зохиож мэдхгүй юу болж байгааг ч мэдхгүй зүгээр л нүдэн айнаал ингээл нөгөө дээрх нэг ангал мангал яасан ч гэсэн цаана нүсрэн гэдэг өгсөн ч гэсэн яах вэ гэдэг шиг тийм нөгөө юмнууд ч асар их шүү дээ. Ер нь бол тэгэл нөгөө өөрөө ингээд нөгөө хариуцлага мангар томоор өөрчлөхөр чинь тэнийг юм их гарна. Одоо ингээл заримдаа мэлс гэдэг шүү дээ. Тухайн үе ингээд нэг амар юмнууд зөндөө би. Тэгэнгүүтээ ёо хэвээр мангар зөрөгтэй байжээ гэж боддоо шүү. Тийм зөндөө байгаа. Тэгээ би дүүнэртээ ингэж хэлж ирсэн. За би 28-тай та нарыг ингээд нөгөө ихтэй сургууль төгсгцөө. Одоо би өөрийнхөө амьдралыг бодлоо шүү. Хүнтэй суулаа, хүүхд гаргалаа гэл нэг доороос ингээд пэр гэл бүгдээрээ тусдаа гарцгаагаад. Тэгэл тал тийшээ тарцгаагаад нөгөө нэг доороос ингээд бүгдээрээ ингээд үүрээ хаяад явж байгаа шуунууд чиг явцгаагаад. За тэгээ одоо өстө ам бодоод би ч өстө өөрийнхөө амьдралыг бодно. Хийдгээ хийчлээ явах юм л бодож байгаа шүү дээ. Гэтэл ажил дээрээсээ буцаад өстө энерги дууддаг байлгүй бүгд ирцгээгээл жилдэл бараж нэгээр орж ирсээр хаал одоо манай 3 бэр гуруулаа өсчин байна. 8 дүүгийн маань 5 нь. Тэгээ гэр бүлээрээ ингээд нэг өсчөд болцгаацсан. Нөгөө хамтаараа нэг гэрт өссөн хүмүүсийн зорилго, хамтаараа нэг гэрт өссөн хүмүүсийн хайр, хамтаараа нэг гэрт өссөн хүмүүсийн ойлголцол чинь бол асар их одоо энэ ажил маань их дээш амжилттай байхад нөлөөлсөн байна гэж боддог. Цэбан гэд нэр маань болохоор хүүгийн нэр байхгүй юу? Прүцэван гэдэг. Цэван гэдэг магадгүй зарим нэг хүн чинь хүүхдийнхээ нэрийг яахгүй маахгүй гэл нэг тийм нэг юм сонссон байсан. Тэгээ Цэбан гэд нэр өгсөн. Ямар ч байсан хүүхдтэй юм үнд зүйл үүсгэх гэж өгмөр юм шиг надад мэдрэмж. Одоо нэг ээж хүний хувьд бол тийм бодол бүр ингээд нэрийн л хүчмөр юм шиг санагдсараа л тэгэд өгсөн. Одоо би ганцхан үсгэхээс илүү өсчтийнхаа хөгжил одоо хувь хүний сургалт их өгдөг. Магадгүй холын зорилгын нөгөө гэр бүл рүү айгу чиглүүлж бас авч явахыг хичээдэг. Магадгүй одоо 10 хэдэн жил намайг дагсан, өсчин болсон хүмүүсийн ахуй амьдрал, сэтгэл зүй, одоо нийгэмд эзлэх өөрийнх нь байр суурь төр бол асар их гоё байдаг. Тэгэхээр илүү өсчтийг гоё сургаад, чиглэлийг гаргаад, хамтраад аймагт одоо Цэбан салааныг асар олон болгох зорилго байна. Өсчин мэрэгжил өөрөө бүр гайхалтай мэрэгжил. Өсчин мэрэгжил өөрөө бүр хүн болгон хийчдэг ажил биш. За чи сэтгэлээсээ хийх юм бол энэ өөрөө хүнд энерги өгдөг, хүнээс энерги авдаг. Хүмүүс тэгдэж штэ. За өсчин орж сэрэгж авъя гэл. Тэгэл үсээ тайруулчихаар ёо толгой цаахан хөнгөрчлөө гэл тэгдэг те. Нөгөө эхэлж нэг хүүхдийн өсөнд хүрж байгаа тэр өнцөг өдөр сонгодог, хүний сонгодог гэтэр чинь айгу учиртай. Тэгэхээр өсвөл маш том юм хүний чухал эрхтэн тэгээд үүрэг хариуцлага өндөртэй. Тэгээ бид нар чи өөрсдөө хүний толгой тэргуунд хүрж байгаа тийм чухал эрхтэнд хүрж байгаа гэхээр асар их гоё энергитэй, гоё үгтэй, хэлтэй, хүнд их гоё юм дамжуулах одоо бүрэн чадвартай тийм ээ. Илүү тэр хүний өнгө цөсөнд гоо үзэмж, илүү эрүүл байдалд нь чин сэтгэлээсээ хандах сэтгэл дамжуулж өгч байна. Нөгөө талаасаа харах юм бол үнэхээр нарийн мэрэгжил, үнэхээр гоё ажил. Намайг өсчин болж байхад 10 жилийн хүүхдийн цагаан ус хөөх гэлдэг гэсэн юм. Тэгэхэд одоо цэцэрлэгийн насны хүүхдүүд цагаан устай болсон. Энэ төвөгжрөл, стресс, ядаргаа, магадгүй одоо өдөр тутмын идж байгаа хоол унд, тэр хүний нойр, тий утас оролдож байгаа ч хүртэл ингэ нөлөөлөө явчихж байгаа байхгүй. Одоо эрүүл хүстэй хүн галзаал, намраал байвал ямар эрч хүчтэй харагдах уу, ямар эрүүл харагдах уу. Арьс гоё мөртлөө өсөнд бүрзээчүүл тэгэл тэр арьсны гоё ерөөсөө байдаггүй. Тэгэхээр хийм будаг гэдэл дараал эсвэл цагаан устай юм чинь ингээд шаваал тэгэл маш их харшилтай хүмүүс их болж байна. Залуу хүмүүс ч гэсэн нэгэн бодоосоо хоёрхан бодоос ингээд тэгж яхад нөгөө хуухаа мэдэрдэггүй мэдрэг багтаа учраас яр шархваа огт мэдэгддэггүй, лаацсан байгаа огт мэдэгддэггүй. Тэгээд тэрэн дээр нь аваачаад нөгөө гоё болох гээд хүн чинь хитрхи нөгөө хийм будаг руугаа сүмгнээд орчдоо. Гэтэл арчилгаа, дараа нь үйлчилгээ, арчилгаа тогтмол арчилсан ус ямар байх хэвээр арьстай ч адилхан. Энэ бол ерөөсөө өвдөхгүй л байгаа болохоос биш. Усны диаметрүүд ингээд жигдэвтэрхэн байх хэвээр. Ургажоос тэр цаана байна. Усны диаметрүүд жигд байна. Галзуур байна. Гэт одоо ингээд хуухыг ингээд онцлол нэг иймэрхүү тэр хараа. Усны диаметрийг хараад, хуухын хүүдийн цэрийг хараад ургажоо усыг хардъя. Би доллар сахтай ингээд нэг Москвад байдаг гоё актемлоо очиж исэн. Мастер өсчдийн сургалт байсан. Асар том сургалт байсан. Тэнд айгүй тийм гоё хүнтэй энергиэр гэх юм уу да. Хэлийг мэдэхгүй хэрнээ тэр хүний ингээд юунд нь татагдаад. Тэгээд тэр хүн маань надад ингээд бүр орой бүр цаг гаргаж аваад. За
Хуйх гэдэг чинь арьс юм аа. Энэ хуйхны арьснаас үнжилт орж ирдэг нүүрний. Энэ бол нүүрний арьс гэсэн үг. Тэгэхээр нүүрийг хүмүүс арчилж чаддаг. Гэтэл яг нүүрний арьстай нь энийг нь ойлгуулж өгөөд гуйжуулах ёстой. Тэгээд энэ үсний уналт халцралт гэж юу юм. Тэгээд одоо энэ нийгмийн одоо хотчлолтоос шалтгаалаад хүмүүсийн стрессээс шалтгаалаад уналт их. Тэгэхээр энэ чиглэлийг би өөрөө илүү сонирхдаг. Тэгэхээр чифт хоёр яг энэ зорилго нэгдэж болохоор ийм учиртай гэж зураг гаргаад тэгээд бүр ингээд нөхцөлд одоо гэж юу юм, хуйхны нэмгэрэлт гэж юу юм, хідэн давхар байх хэвээр юм. Энийг яаж арчлуул вэ? Ядчил хүүтэн бүлээн усаар угаахгүй хүмүүс халуусаар угаадаг шүү дээ, тий. Нүүрээ халуусаар угаавал яах вэ? Гэтэл нүүр хураашаа тослогдохоор бид нар мэддэг. Гэтэл хуйх чинь тослогдоод үсэн одоо ингээд нөгөө тослыг арилгах гал угаагаал байдаг гэдэг ч юм уу. Тэр мэрийг аягуулсаа ойлгуулж өгöd. Тэгээ би ерөөсөө би энийг л хүмүүст ойлгуулж өгөх юм байна гэж аягуу гоё мэдэж аваад тухайн хүнийг ошлонгууд энэ хүний дотроос шалтгаалсан байна уу? Энэ хүний усаа уудгүй байгааг шалтгаалж байна уу? Эсвэл гаднаас шалтгаалсан уналт байна уу гэдг нь онцлогооноос хүн болго ижилгүй байхгүй. Хүн болго өөр онцлог байгаа. Тэрийг нь мэдэж авч болдог. Тэгээ арчилгааны гол юм чинь магадгүй угаалт номер 1 байдаг. Тэгээ гэрээ арчилгаач айгуу чухал байдаг. Тэгээд ойлгож авах нь айгуу чухал. Яаж угаах юм, ямар усаар угаах юм, ер нь ямар шампанаар угаах юм, тэ хэдэн минут угаах юм гэдэг мэдгийг чинь магадгүй одоо нөхөд банд нартаа зааж өгч заав шаардлага гарцсан байна. Тэгэхгүй бол тэдний чинь нөгөө шилжилтийн нас нэртэй гараад нүрээр нь гарцсан юмнууд чинь ер нь л усны арчилгаатай чинь хамгийн их чухал холбоотой явж байдаг. Хүн болгон хуйхаа гуйжуулах хэвээр хөгшин залуу хүүхэд эргэжтэйчгүй ингээд арчлаа сурцсан байна. Тэгээ магадгүй энэ хувь нэмэрт манайх бол асар их сайхан нөлөөсөл гэж бодож байгаа. Угаалт чухал шүү гэдэг тайлбарч хэлэхээр ихэд бас янз янзаар л хүлээж авдаг. Өсөө угааж чаддгүй гэж аврыг баг тайл гэж ойлгодог. Гэвч ингээд угаалгаа дууссан дараа бол угаалт гэдэг чинь юм байна шүү. Саяхан ярьж ирсэн. За хот руу орж ирээд 30 жил амьдарсан чинь 20 чамтай ингээд амьдарчжээ. Тэгэхээр 10 жил дүүнэртэйгээ байж байгаа. Тэгээд нөхөртөөгөө танилцаад одоо 20 жил болж байна. Бит хоёр 3 хүүхэдтэй. Тэгээ миний ерөөсөө бүр анханасаа хүүхэдтэй болох юм бол өөрөө сурааг уучраас маш их юм боловсролд нь анхаарна. Одоо хүүхдээ ер нь бол одоо гадагшаа явуулна да гэдэг мөрөөдөлтэй байдаг байсан. Тэгээд охиноо явуулсан. Одоо манай охин Японд сурж байгаа. Одоо 19 настай охин байна. Баг хүүхд мөхтө манай хүн том болгосон шүү дээ. Одоо 10 настай байхгүй юу? Гаргаал аавд нөхцөө хамт унтдаггүй, аавтайгаа цуг унтдаг. Тэгээ зөвхөн мэ мэднэ. Тэгээ мэ мэдэх гээд ирэхээр би ойчртоо оруулаад зогсоод чинь өсч дээ. Тэгээ над руу яг очиод хөхүүлэхгүй би очихгүй шүү гэд. Тэгэл зөвхөн хөхүүлэх үүрэгтэй. Ингээд нэг хүмүүсээр одоо ингээд намайг хүрээлэл миний ингээд юмнуудыг ингээд яагаад ч ингээд ерөөсөл туслахуу дүүрэн би ерөөс юу бараж ингээд ингээд сонсохоор амар их ажилттай юм шиг хэрнээ би ер нь ерөөс ажилгүй хүн байхгүй юу. Бүр ингээд өөрөө дуртай юм байла ямар дуртай ингээд ажиллаа дурж хийчих нь ажиллаж хийж ингээд би нэг кайфтай өдөр болгоныг сайхан өнгөрөөж байна. Одоо тэгээ нөгөө нэг цаг үеэд дагаарын бохирдол стресс тэгээ том баггүй айгу унж байна. Тэгээд нөгөө уналтаа амжилж байгаа гэд хамгийн гол нөгөө ойлгож авах хэрэгтэй юм маань угаалт, гэрээ харчилгаа ингээд нөгөө ердийн ингээд өдөр тутамдаа хэрэгтэй юмнуудыг илүү сайн зөвлөе. Тэрэн дээр нь илүү чиглүүлж ажиллая гэдэг юм чиглэл олж аваад тэгээд ер нь бол зөвлөгөөнүүдийг айгу сайн өгүүлэх, угаалтыг маш сайн хийлгэх, гэртээ яаж арчилахаа, юу хэрэглэх юм гэдэг дээр нь суурлаад тэр хүнийг бүр нөгөө ганцхан эмчлээд гаргаад хүсэж байгаа юм хийхээсээ илүү онцлоод ойлгуулад ингээд чиглүүлээд өгөх юм дээр суурилж ажиллаж эхэлсэн. Тухайн хүнээ эхлээд мэдрэх юу хүсэж байгааг нь. Тэгэхээр миний чин сэтгэл хэрэгтэй. Одоо бүр яг энэ хүнийг яг хүсэж байгаа тэр мэдрэмжийн тэр хүсэж байгаа юм юу юм бол тэрийг нь би 100%, 1000% ч үгүй гэдэг байдлаар л ер нь хандаасаа гэж хүсдэг үзчтэй. Би ч гэсэн ер нь бол өөрөө ч гэсэн юм болгонд л тэгж хандах юмсан гэж боддог тийм.